Оройн төрөө үзэгчдээ ETV телевизийн прожект нэвтрүүлэг шинэ дугаараа үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн бидний урьсан зочин Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх бизнес академийн захирал Harvard менежмент хөтөлбөрийн чиглүүлэгч багш асралтыг өрсөн байгаа. Энэ өдрийн төргөө. За, өдрийн төргөө. Урилга хүлээж авсанд баярлалаа. Орж оролцоодоос баярлалаа. Асралтын хувьд яг өөрийнх нь үндсэн мэргэсэн чиглэл за тэгээд хүмүүст өгж байгаа сургалтууд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдээс хараад хойлоо өнөөдөр ерөөхдөө бизнес эрхлэгчдэд тийм ээ зориулсан тэр дундаа яг энэ бизнесийг авч явж байгаа дунд болон тий гүйцэтгэх шатны удирдлагуудад бас хойлоо маш хэрэгцээтэй зөвлөгөөг бас давхар хүргээд амжих байхаа л гэж бодож байна. Тэгэхээр хойлоо ер нь эхлээд яг миний сайн мэдж байгаа нь Harvard Management гэдэг энэ хөтөлбөрөөс энэ төслөөс хоёлаа эхлээд яриагаа эхэллээ. Яагаад энэ төслийг эхлэх болсон, хэрэгжүүлэх болсон гэд. За Harvard Management хөтөлбөр бол Harvard-ийн бизнес сургуулийн хамгийн олон тэр экосистемээс жишээлбэл тэ Harvard-ийн тэр бизнес сургуулийн экосистемээс гарч байгаа бүхий л контент, судалгаа, за багш нар, профессорууд, за яг одоо зогссон оюутнууд ажлын байр зах зээл дээр ажиллаа хийж байгаа, ажлын байранд байгаа яг энэ лидерүүдээс яг ингэж хамгийн алдаатай оноотой юмуд юу байв, ямар зүйлийг илүү ажиглаж судлаа тий практик дээр яг бизнес дээр яг одоо яг хичээл дээр зааж байгаа энэ зүйлүүд яаж хэрэгжиж байна, ямар хэрэгжихгүй байна гэдэг яг энэ гол практикал бүх юмуудыг бол яг энэ хөтөлбөр дээр ингээ агуулж өгсөн болохоор яг ажиллаа хийж байхдаа мэдээж бизнесийн завгүй ажиллаа хийж байхдаа яг суралцах боломжтой яг юм хөтөлбөр байгаа. Тэгэхээр бид нар бас яг танхим дээр бас ямар санаачлага байсан бэ? Ерөөсөө бизнесийн лидерүүдийг, бизнесийн удирдлагуудыг бид нар илүү хандлага ялангуяа хандлага сэтгэлийг бид нар илүү өөрчлөх хэрэгтэй байна. За ингэжээж дараа нь бид нар томоохон өөрчлөлтүүдийг хийх одоо боломжтой болох юм байна гэдэг үгнээс анхны гадны энэ одоо юу гэдэг олон улс дэлхийд үнэлэгдсэн хөтөлбөрийг болыг аль биесны эрхтэйгээр яг одоо бизнесийнхаа удирдлагуудад санал болгож эхэлсэн. Одоогийн байдлаар 9 тестэлт нь одоо ингээд эхлэх гэж байна. Тийм тэгэхээр нэг 550 гаруй одоо бизнесийн лидерүүд бас сурсан байна. Тэгээ бас 4 жилийн хугацаанд бол бас чамлахааргүй нэлээд бас хүмүүс сурсан байна. Тэгээ энэ чухаараа бид нар бас Монголын бизнесийн боловсрал те бизнесийн боловсралд ялангуяа бизнесийн удирдлагын боловсралд те богино хугацааны боловсрал бас нэлээд томоохон өөрчлөлт, хандлагын өөрчлөлтийг авчирсан байх гэж бодож байна. Асралтын тухайд яг энэ боловсралыг те одоо бизнес эрхлэгчдэд те бизнес хийх боловсралыг олгох энэ одоо төсөл рүү яаж нэгдсэн, энэний гарц гаргалгааг яаж олсон, яагаад энийг чухал, энийг би хүмүүст одоо заах, дамжуулах, хүргэх ёстой юм гэж энэ одоо төсөлтэйгээ яаж холбогдсон юм бэ? Яг ер нь бол яг ер нь номоор холбогдсон. Тэгээ яг товчхондоо бол номоор. Тэгээд анх 10 хэдэн онд гэдэг одоо 12 3 оны үед одоо Монгол зүр номын дэлгүүрт ороход тэгээд дэлхийд одоо бизнесийнхэн уншиж байгаа номнууд байсан ер нь. Яг дэлхийд тэр үед уншиж байгаа. Яг тэр үед гарсан. За магадгүй яг цаг үе. За магадгүй тийм классик юмнууд байдаг. Номууд байдаг. Тэр номууд бас байна уу гэдэг асуудал байсан. За ер нь бол маш ховор байсан. Тэгээд бид нар бол яг хичээлийн шуумаар бол тэнцээ уншиж болдог тий тэр англи хэл дээр нь байдаг. Ер нь бол номын сан дэлгүүрүүд байдаг. Тэгээд энэ номууд ингээд Монголд байдгүй болоо маш цөөхөн байна. Тэгээд дээрээс нь өмнөдөж орчуулагдаж байгаа номнууд. Тэгэхээр энэ номнууд тэр Монголд орчуулж гарах хэрэгтэй юм байна. Яг тухайн үед цөөхөн ч гэсэн байсан. Гэхдээ илүү их номууд байсан. Маш олон одоо шаардлагатай хүмүүс уншмаар. За уншчихвал бас тэр дараа дараагийн бизнесийн шийдвэрүүд өөр гарахаар тий илүү их тийм үн цэнтэй тий өөрт нь мэдлэг болсон, мэдээлэл болсон маш их юмнуудыг уншихгүй байгаад байна гэдэг бол өөрөө бас тодорхой хэмжээний хоцрогдол юм байна. Хоёрдугаар өөрчлөлтөнд бас айгүй их том саад болж байгаа юм тий. Монголд ирэх ёстой байсан тэр бизнесийн өөрчлөлтүүд, бизнес эрхлэхэд гарах ёстой байсан өөрчлөлтүүд тий. Ийм олон зүйлүүд ингээд явагдахгүй удаад байна гэдэг зүйл дээрээс анх. За ер нь бол энэ бизнесийн ном ялангуяа маш хэрэгцээтэй шаардлагатай байна гэд бид нар анх United Business Review гэдэг анх бол сэтгүүлээр эхэлчихсэн юм. Harvard-ийн бизнесийн тойм гэж сэтгүүлийн анх аль бие усны эрхтэй бас лицензийн төлөөд орчуулж агаад манайх сэтгүүл уншдаггүй. Тэ ер нь бол яг тэр үед бол бас сэтгүүлийн
16 7 оны сэтгүүл уншихгүй. Одоо сэтгүүл бас ховрол болчих тэ ер нь. Тийм. Бүр ховордцсан. Тэр нь ховордсон. Тэр ном илүү юутай юм байна. Бас арай илүү ном гэдэг өөрөө бас олон жилийн тэ өөрийн гэсэн үг түүхтэй тэ хүмүүсийн насжилттай ой тоонд байдаг. Тэгэхээр за энэ тэгвэл номыг хийх хэрэгтэй юм болов уу гэд номон дээр бид нар бас ганц хоёр ном дээр ажиллаад. Тэгээ одоо бид нар үндсэндээ бараг 30-аад ном хэвлэж гаргасан байна. Тэгээд ерөөдөө нэг бид нар одоо хэвлэлийн газар дээр нэг хэдхэн зарчим баримталдаг. Ер нь бол нэгдүгээр тэр ном маань бол дэлхийд дахинд үнэлэгдсэн байх хэвээр. Тэгээд үүдийн одоо New York Times номер 1, Amazon-ы номер 1 те Goodreads-ийн бол нэлээд олон хандлттай 4.1-ээс дээш одоо үнэлгээтэй те. За дээрэс нь хоёрдугаар тэр тухайн сэдв нь монголчуудад хэрэгцээтэй байх. Энд ховор ойрхон байх. Тэгээд ховор байх те илүү бас нэг хүн аваад уншиж ихээр айгүй ховор мэдээлэлтэй. Тэгээ хүмүүс ч мэдээлэл авах их сурвалж муутай болохоор яаж тэр үндсэн ойлголтыг концепцийг ойлгох вэ? Тэгэхээр тэр ойлголтод туслах юм монгол хэл дээр юм одоо яг дэлхий дээр одоо уншиж байгаа. Тэгээ дэлхийн одоо бизнес эрхэлж байгаа, бизнес сонирхдаг хүмүүс юу уншиж судалж байгаа. Тэрийг яг орчуулж гаргах хэрэгтэй юм байна гэдэг. За гуравт нь магадгүй тухайн одоо ном маань олон хэл дээр хэвлэгдсэн байх хэрэгтэй. Зөвхөн нэг юм тухайн бүс нутагтаа биш те. Энэ нь бол Аз, Америк, Европ те, Латин Америк, Австрали гэх хаасаагүй ингээд хэвлэгддэг, олон хэл дээр хэвлэгддэг байх хэрэгтэй. Гэсэн ийм 4-5 шалгуур тавиад үзэхээр хэдхэн ном л байдیں۔ Энэ бол за маш их ном хэвлэгдэж ч гэсэн юм бол тэр шалгуурт нийцсэн бол цөөхтөр ном байдаг. За автор нь буюу одоо зохиогч нь бас дэлхийд бас алдартай хүн байх хэрэгтэй. Өөрийн гэсэн уул мураа үлдээсэн, өөрийн гэсэн амжилт тэ бүх юмаа гаргасан хүн байвал бас тэрийг үлгэр дуурайл авах тэ хүндэлж үзэхдээ хийсэн ажлаараа тэр хүн чинь бас өөрийгөө илэрхийлээд шүү дээ. Тэгээд дээрэс нь яаж тэр бизнесээ босгосон тэ ямар арга зам ямар юу хэрэгэлсэн тэ яаж одоо энэ асуудлуудаа шийдэж ийсэн гэдэг. Ингээд ийм яг бодиттой практикал ийм номууд бол хэрэгтэй учраас эндээс бидний сургалт руу ер нь бол Харвардын сургалт бол бас нэг юм чинь энэ сургалтыг танхимын гишүүн компани. За тэгээ ер нь бол бас Монголын бүх бизнес эрхлэж байгаа тий залуучуудад удирдлагуудад тий менежерүүдэд ингээ өргөх зөв юм байна гэдэг. Ингээд энэс хойш бид чинь 18 оноос хойш ингээд ч үнсэндээ ингээд 7 жил тий 8 жил шахуу ингээд явж байна. Ном гаргаж байгаа, хэвлэж байгаа, хүмүүст хүргэж байгаа хүмүүсийн хувьд энэ яг манай орчин нөхцөлд ч юм уу монголчуудын сэтгэлгээ тэр дундаа бизнесийн номнууд орчуулж байгаа бол манай бизнесийн орчин тохирохоор ном мөн эсэх гэдэг ч юм уу бас тийм шалгуурыг хэр тавьж орчуулдгоо. Магадгүй таны хувьд ингээд өөрөө ном орчуулж хүмүүс одоо ингээд номыг дамжуулж өгдөг хүний хувьд яг ширээний ном манай бизнес эрхлэгчдэд энэ их ойрхон гэд энийг уушгаа бас ингээд зөвлөвөл. Тийм эхний дээр асуултан дээр байгаа яг яавал ямар ном жишээлбэл ямар сэдв те ямар төрлийн ном монголчууд хэрэгтэй гэдэг яг л бид нар ярьжсэн Монгол мэдлэг мэдээллийн хувьд хомс судалгаа хомс. За магадгүй ингээд практик байхгүй ч юм уу те. За энийг одоо Монголд яг ингээд хэрэгжүүлээд тэрийг хэрэгжүүлсэн алдсан онцныгоо ингээд юу гэдгийг ном болгоод бичээд гаргацсан том Монголын томоохон бизнесмэнүүд байна. Мэдгүй одоо ер нь бол яг маш цөөхөн байх гэж бодож байна тий. А энэ талаас харах юм бол тэгвэл нийт нь өөрөө яг энэ төрлийн одоо мэдээллийг яаж олж авах вэ? За англи хэлгүй бол яах вэ? Тийм шүү дээ. За тэгэхээр заавал эхлэл дээрээ байх хэрэгтэй юм байна тий. А энэ бол бидний хувьд ихний зарчим тий. За мэдээж ямар сэдвээр дөр ярьж байгаа надад мэдээж хөрөнгө оруулалт тий. Бизнес эрхлэлтэн дээр ямар томоохон өөрчлөлтүүд гарах хэрэгтэй вэ гэж одоо бид нар ярьж штэ. Одоо юу гэдгийг за засгийн газар шил ийм зүйлүүдийг ингээд авч хэрэгжүүлж байна, хэрэгжүүлэхгүй байна ч гэдэг юм те. За ийм хууль дээр дэндүү одоо юу гэдгийг татвар өндөр бага байна ч гэдэг бүүмэд те. За ийм зүйлүүд ингээ ярихаар юу гэдэг нэг талаасаа бизнес эрхэлж байгаа бизнесийн одоо ойлголттой байж байгаад энийг нэг ярьж авч хэлцэх. А энэ тухай одоо мэдээлэл мэдлэг одоо хомсхон байж байгаад авч хэлцэх хоёрын ялгаа бол тэнгэр газар шиг байхгүй. Тэгэхээр энэ тал дээр бол бизнес хийгээд ийм төрлийн бизнес хийж үзэж оролцож үзэж нэг талаасаа бизнес одоо хийх гэж байгаа хүмүүс. Нөгөө талдаа засгийн газар ч гэсэн иргэдээ бизнес эрхлэх боломжийг маш сайн олгож өгөх хэрэгтэй. Түрүү ярьжсэн Америк хичээл бид нар амар том компаниудаар нь хичээлж авдаг шүү дээ. Ингээл за Apple, Microsoft ч гэдэг юм уу те. Маш том компаниуд. Гэтэл чинь үндсэндээ Америкийн чинь ажлын байрны чинь 50% жижиг бизнес л бий болгодог. Буюу нийт компаниудынх нь 99.9% нь жижиг компаниуд л байгаа шүү. Тэгэхээр 0.1% нь тэр том компаниуд л байна шүү. Тэгээ ингээ үзэх юм бол одоо Монголд ингээд юу гэдгийг бизнесийн бодит одоо санхүүжилтийн ч юм уу зээл том одоо төслүүд шүү дээ одоо юу гэдгийг одоо жидөөч гэдэг юм уу за өөр юу гэдгийг одоо энэ
одоо хүнсний хувьсгалч гэдэг юм уу те. За одоо янз бүрийн юм томоохон юм энэ өөр яг ямар компаниуд руу чиглэж байгаа гэдэг асуудал. Дэлхийн ихэнх улс орнуудын хөгжсөн улс орнуудын ихэнх одоо тэр компаниудыг нь жижиг компаниуд бий болгодгийн ажлын байрныхын 50-аас илүү бий болгодгийн бол тэнд л одоо тэр бодит дэмжлэг одоо хуулийн зохицуулт ч юм уу те хүрэх ёстой. Тэгэхээр бид нар бас энд бол Монголд ямар байгаа гэдэг бид нар бодох хэрэгтэй болж байна. Бодох нэг хэрэг тийм үү. За нөгөө талаа бодоод анализ хийж үзэх хэрэгтэй. Бид нар тэгвэл яагаад энэ төвшөнд очихгүй байгаа. Тэгэхээр бидэрт энэ төвшөнд очихын тулд юу хэрэгтэй юм бэхээр бихний хэлбэл бидэнд мэдлэг мэдээлэл агуулж чухал байна. Тэгэхээр бид нар номон дээр байгаа, эхлэл дээр байгаа яг одоо дэлхийд уншиж байгаа, дэлхийн бизнесийн лидерүүд уншиж байгаа. Тэгж ярих юм бол Apple-ийн захирал уншиж байгаа. Тим Кук уншаа сууж байгаа номыг л өнөөдөр Монголын бизнес сонирхож байгаа нэг залуу унших хэрэгтэй л байна. Цаг алдахгүй. Энэ өөрөө бид нар тэгэхээр бид хамт хөгжих гээд байна. Яг зөв. Тэгвэл эн чинь ингээд юу гэдэг нь бид нар Тим Кукийн өнөөдөр уншиж байгаа номыг Монгол залуу 10 жилийн дараа уншаад 5 жилийн дараа уншаад яах юм? Дэлхий яаж хурдцтай гэж байгаа. Ялангуяа технологийн салбар дээр бол эн чинь бол зүгээр ингээд өнөө маргааштай л яригдж байгаа. Хурдан асуудал шүү дээ. За яг хөө зарим салбар дээр бол өөрчлөлтүүд удаан явна жишээлбэл тэ эрчим хүч гэдэг юм уу. За ингээд хөдөө аж ахуй дээр бол нэлийн уламжилт тэ концепт чухал. Ахил чин технологи ороод ирэх юм бол энэ чинь өөрөө ингээд ялангуяа энэ хэрэглээний хувьд одоо юу гэдэг хүнс мөнсөн дээр бол амар өөрчлөлт гараа явчлаа шүү дээ. Тэгэхээр энэ дэр бол бид нар яг л тэм хүн уншиж байгаа юмыг л одоо аль болох бид нар цаг алдахгүй унших нь өөрөө биднэрт одоо энэ дэлхийд одоо бидний гал асуудал байгаад байгаа шүү дээ. Монголын зах зээл жижиг гэж ярьдаг тийм. За Монголын зах зээл дээр ихэнх компаниуд ингээд шаваарлагдсан тийм. Ойлгомжтой хэдийн одоо хэдэн их 80 20 хэдэн их 80 төгрөг л асуудал байдаг шүү дээ. Энэ төсөл хэрэгжүүлж байгаа ажлынх нь гол зорилго ерөөсөө бизнес эрхлэгчдэд боловсрал олгох. Тэр дундаа одоо яг тэр нөгөө жижиг дунд бизнес эрхлэгч дөнгөж дангаа ингээд үйл ажиллагаа явуулж байгаа эсвэл дунд ч юм уу тэгэнгүүт тэр бизнес эрхэлж байгаа хүмүүст яг асуудлууд ер нь төстэй байдаг гэж бодож байна тийм. Одоо хүний нөөцийн за өөрийнх нь хувьд удирдлагын ингээд маш олон асуудлууд гарч ирнэ. За тэр хүмүүсийг л чадахжуулж сургаж чадсанаар одоо тэр бизнесийг амжилтаа одоо тий авч явах тэр бүрийг л бэлтгэх гээд байгаа шүү дээ. Тэгэхэд ер нь манай улсын одоо жижиг дунд бизнес эрхлэгчид за залуу стартапууд тий нийтлэг одоо ямар асуудлуудаас одоо эхэлж гин юун дээр их зөвлөж гин яг тэр хүмүүст одоо нийтлэг яг таны яриад байгаа боловсролын асуудлыг яаж хөндөгдөж орж ирж юу заахыг хичээгээд байна вэ? За хамгийн гол асуудал нь бол танхим дээр ч гэсэн бизнес актив дээр ч гэсэн яригддаг асуудал нь ерөөсөө санхүүжилт. Хамгийн том асуудал санхүүжилт ерөөсөө юутай байна. За яг санхүүжилтийн хувьд бол яг маш олон төрлийн агуулгууд байдаг юм. Засгийн газар нь жишээлбэл одоо янз бүрийн томоохон хөтөлбөрүүд төслүүд хэрэгжүүлээд тодорхой одоо баг хүтээ зээлж томоохон шаардлага хангасан төслүүдэд нь зээлийн өгье одоо бол хүнсний хувьсгалж явж гин ингээд одоо орон нутг руу жишээлбэл бизнес хийх юм бол орон нутгийн татвар хөнгөлөлт за ялангуяа ингээд орон сууцны хувьд гэсэн ингээд тэр 6% тэнд нь орон нутгад нь олж идэв. За энэ тэр одоо юу гэдэг санхүүжилтийн асуудал номер нөгөө талд нэг юм бас чухал юм байна. Тэр ясаг бас боловсрал. Одоо нэг ийм зүйл байдаг. Ер нь бизнес дээр бол шин санаа, инновац бол маш чухал байдаг. Өнөөдөр бизнес хийж байгаа залуу юу гэдгийг халивжээд 5 жилийн өмнө одоо юу гэдгийг бат доржин хийсэн бизнесийг өнөөдөр хоёулаа хийх гэж сууж байвал юу тийм амжилтгүй. За амжилттай байсан ч тэр бол насгүй. Аливаа юм хамгийн сонирхолтой байсан үеэ өнгөрөхөд ямар сонирхолтой байсан зүйл ямар сонирхолтой болдог. Тэгэхээр энэ бол зах зээлийн хэрэглэгчийн өөрийнх нь зан төлөв уусаа юм. Тэгэхээр энэ дээр бизнес дээр зайлшгүй нэг юм зүйл ерөөсөө шинэлэг байх. Novelty гэж ярьдаг. Шинэлэг байх. Энэ шинэлэг байхын тулд бид нар илүү сониуч бүтээлч инновацлог байх хэрэгтэй. Тэгэхээр энэ буу инновацлог байхын тулд бид нар цэгүүдийг аягүй сайн холбоно гэж одоо энэ Харвардын хөтөлбөр гэсэн аягүй дурдсан байдаг. Цэгүүд холбоно гэдэг нь бол бидний одоо нэг одоо энэ зах зээлээс ажигласан хүмүүсээс хэрэглэгчээс ажигласан зүйлүүд тийм. Энэ бол дэлхийн хэрэглэгчдээс гадна Монголын одоо хэрэглэгчд, орон нутгийн бүс нутгийн хэрэглэгчдэд ямар өөрчлөлтүүд хаана явж байгаа. Хэрэглэгч хаашаа шилжиж байгаа юм те. За жишээлбэл ямар бизнес ч бол одоо байхгүй болж эхэлж байгаа. Ямар бизнесүүд гарч ирэх гээд ингээд тренд болоод байгаа. Энэ тренд бизнесүүд гарчхад түүнийг дагаад ямар бизнесүүд бас гарч ирэх хэрэгтэй байгаа гэдгийг ерөөсөө илүү бүтээл сониуч байж л гаргаж байна. Тэгэхээр залуучуудад ч юм уу бизнес эрхлэж байгаа хүмүүст ерөөсөө хамгийн чухал зүйл нь санхүүжилт бол хоёрдугаарт ерөөсөө илүү шинэлэг байх хэрэгтэй, илүү бүтээлч байх хэрэгтэй. Хамгийн түрүүнд маш сайн зах зээлийг илүү ажиглах хэрэгтэй, хэрэглэгчийг сайн ажиглах хэрэгтэй. Тэгэхэд бол бид нэр ерөөсөө л энэ судалгаа, ном, ажиглалт одоо нэг тархич нь бол юу гэдгийг зүгээр байжгаад маш одоо гоё зүйлүүдийг зүгээр ингээд сэтгэхгүй. Бид нар тархийг заавал мэдлэгээр тижээж тархич нь тэр мэдлгүүдийн чинь хооронд нь гэж connect dot гэж яриад байгаа тэр холбочээж танд шин санаа, шин ажиглалт, шин одоо санаанууд төрж эхэлнэ. Та эн чинь
бодит бизнес болох боломжтой. Нэгдүгээр тэр өөрөө одоо бизнес эрхлэх. Нөгөө талдаа энэ томоохон бизнесүүд ч гэсэн бас энэ санаагаа төслөө зарж болно. Тэгээ би жишээлбэл танаа бизнесээс ийм зүйлийг ажиглалаа. Танах энэ дээр маш зардал ихтэй ажилтдаг юм байна. Би бол ингэж шийдчихмээр. Төсөл нь энэ байна тий. Тэгэхэд том компаниуд бол энэ төслүүдийг авах тохиолдол байдаг. За энийг бид нар бол одоо нэг private equity гэж ярьдаг тий. Компаниудыг хөдөлж авах тий. Санааг нь venture capital хөрөнгө оруулалт хийх байна тий. Ийм маш олон аргууд бол байдаг. Тэгэхээр танхим дээр ч гэсэн бид нэр 8000 хүрэхгүй орчим гишүүн компанитай идэвхтэй нь хийдүүлээ. Тэгэхээр танхим дээр нөгөө талдаа улсын хэмжээнд ч гэсэн бид нэр 240 мянган аж ахуй нэгж байдаг гэж би сонсч байсан. Төрөмс байгууллагуудтайгаа хоршоо моршоод байгаа юм шиг байл. Яг компаниараа харах юм бол энэ чинь 199 орчим мянган компани багш байгаа. Эний чинь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь 99 мянга орчим. Тэгэхээр 100 мянган хайж идсэн гэдэг асуудал. Бүртгэлтэй байгаад байдаг. Гэхдээ хүмүүст бол ингээд их томоохон одоо шил Америкийг жишээ аваад үзье. Америкч бол 340 сая хүн амтаа тий. Тэгэхэд Америкт ямар хэдэн сая бизнес байдаг хөрөөс бол 33 сая бизнес байгаа. Компани гэсэн. Тэгэхээр хэдэн 10 хүн тутамд нэг компани байгаа даа. Тийм байна. Тэгэхээр Монголд жишээлбэл 3.5 сая хүн амтаа Монголын одоо үүсгэн байгуулагдсан аж ахуй нэгжээрээ бодох юм бол үйл ажиллагаа явуулдаг нь хамаахгүй тий. Маш одоо их маш бага одоо юу гэдэг 7-8 хүнтэй нэг компани бол Америкээс илүү байгаа. Гэтэл нөгөө талдаа яг үйл ажиллагаа явуулж байгаа 99 мянга юм бид 14 хүнтэй нэг компани байдаг. Тэгэхээр бизнес хүн амын чинь иргэдий чинь бизнес эрхэлж байгаа эрхлэлтийн одоо төвшин рейт хаана явж байгаа гэдэг нь чухал харагдаад байна. Солонгос эрхлэлийн 10 хэдэн хүн 11 хүнтэй жишээл байдаг тийм. Нэг 7.5 сая хүн компанитай тийм үйл ажиллагаа явуулж байгаа компанитай. Тэрний чинь тэгээд 99.9% жижиг гэдэг байгаа шүү дээ. Тэгээд бодохоор дэмжлэг одоо хуулийн зохицуулалт юм нь хаашаа чиглэх вэ гэдгийг бид нар бас энэ засгийн газар шигсэн бас харах хэрэгтэй юм шүү. Том компаниуд өгөх ёстой юу? Нийт ажлын байрныхаа одоо нийт одоо энэ тухайн улстай байгаа ажлын байрных нь одоо юу гэдгийг 50-аас дээш хувийг бүрдүүлж байгаа тэр хэсэгт нөх ёстой. Тэ? Гэтэл чин том компаниуд маш бага ажлын байрыг бий болгоод хөнгөртлөө магадгүй маш томоохон дэмжлэгүүд аваад иж болно шүү дээ. Бид мэдхгүй. Тэгэхээр энийг бид нараас дахин харах нь магадгүй хүмүүс буцаад бизнесээ эрхлэх сэтэл, урам зориг тэ? За тэгэхэд бол бас юу гэдгийг нөө бизнесийн боловсрол бизнесээс ойлгодог байхгүй бол бас шууд бизнес эрхлэгч нь эргээл нөгөө нэг эрсдэл рүү ороод за ингэ болдгүй юм байна гэдэг нь өөрийгөө голж эхэлдэг. За би бол чадахгүй юм байна. За эсвэл би энэ дээр алдчихлаа. Эсвэл нэг хүн авах гэхээр бас айгүй олон хүн ингээд ажиллах хэрэгтэй болчтой тийм. Гэтэл чинь үндсэндээ өөрөө бизнесийн боловсрол олоод маш богино хугацаанд маш бага зардлаар олчих юм бол өөрөө бизнесээ яаж хийх зураглалаа өөрөө зурж чадна гэсэн үг байхгүй. Ямар бага зардлаар би эхлүүлснээр цаашдаа ямар үе шатуудыг дамжснаар би илүү тий дунд компани руу шилжиж. Хоёулаа зөвл ингэж салгаж ярил л да. Нэг нь одоо яг стартап буюу гарааны бизнес тий яг ингээд тодорхой хэмжээний өөрийн гэсэн туршлагатай боллоо. Тэгээд өөрийн гэсэн нэг юм хувь хүнд нөгөө нэг гал хүсэл гэж яддаг шүү дээ. За би нэг ийм бизнес эхлүүлээд ингээд явбал би ер нь чадах юм байна гэсэн нэг итгэл аваад явж байгаа. За энэ бизнес дээр ер нь түгээмэл ямар одоо алдаанууд их гараад идэгин. Яагаад зарим нь амжилттай болоод зарим нь бас дундаасаа ингээд нөгөө нэг зүгээр л нэрийн бүртгэлтэй юм компани болж үлдээд идэх юм. Энэ тал дээр ер нь танах хэрэг сургалтууд өгч хүмүүстэй хэрэг хамтарч хэр олон кейс дээр ажиллаж ирсэн. Тийм танхимын хувьд бол мэдээж том бизнесүүд бол мэдээж чинь сургалтын төсөвтэй ингээд явждаг тийм. Жижиг бизнесүүд дээр тэр болгон одоо ингээд сургалтанд хамрах төсөв байгаа юу? Боломж байгаа юу? Тийм байхгүй. Хэцүү юм таарах юм. Нөгөөдөл чинь үндсэндээ ингээд ажиллаа өдөр тутам хийгээл ингээд явж байгаа. Тэгэхээр энэ улсуудад зориулсан бид нэр PMB хөтөлбөрийг хувийн MB, таны яг хувийн MB, таны ширээн дээрх MB гэсэн уриатаагаар ажиллаа хийж байгаа хүмүүст те яг бизнес эрхэлж байгаа. Эсвэл бизнес эрхлэж байгаа хүмүүст те яг ер нь бизнес гэж ямар байд юм бэ те танд жишээл бизнес дээр яг ийм маркетинг борлуулалт те та бизнесээ одоо систем гэж ойлгоцтой. Тэгээ системээ удирдна, хянана те үнэлнэ. За тэгээд хүний оюун ухаан бас яаж ажилтдаг ингээд ийм модуль хичээлүүдтэйгээр бид нэр өнгөрсөн 3-4 сард бид нар ингээд бизнес эрхлэх жижиг дунд бизнес эрхлэгчтэй санал болгосон. Бид нар бол нэг 1200 1400 орчим бүртгэл ирсэнээс яг бүртгэл баталгаажсан 1148 орчим бизнес эрхлэгч хамрагдаад ингээд явсан. За эндээс юу харж байгаа нөхөр ихэнх нь ерөөсөө л нөгөө гол шалтгаан санхүүжилт хэрэгтэй байна тий. За дээрээс нь яг магадгүй санхүүжилтийн үнд магадгүй санаа байхгүй айдиа. Яг ямар бизнес руу хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Одоо би л томоохон бизнесүүдээр бол би бас ганц нэг сонсч л байсан. Цөөнгөө юу гэхээр мөнгө байгаад байдаг. Одоо ямар бизнес хийх хэрэгтэй? Хаашаа хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй? Мөнгө бол байна.
тийм. Одоо яаж олцсон тийм ямар нэг байл. Тэр хүмүүсийн хооронд нь уулзуулал бас их үзүүр. Яг зөв. Одоо энэ уулзах газар бол танхим байх хэрэгтэй байхгүй. Танхим дээр энэ дээр одоо энэ одоо нэг талаасаа одоо юу гэдэг хөрөнгө оруулагч тийм angel investor-ууд ч юм уу. За нөгөө venture capital гэж яриад байдаг тийм. За нөгөө private equity гэж яриад байгаа. Одоо мөнгөтэй компаниуд нь одоо MCS venture шүү дээ. Мөнгөтэй компаниуд нь тодорхой дөнгөж боожж байгаа. Гэхдээ ирээдүйтэй компаниудад хөрөнгө оруулалт хийдэг. Тэгээд тодорхой хувьцааг нь авна. Эсвэл бүхлээр нь худалдаж авна. Тэгээд тэрийг сайжруулна, хөрөнгө оруулалт хийн тийм. Хүний нөөцөөр хангана. За тэгээд тодорхой боожлт явагдаад засал дээр гад ирэхэд нь буцаага зарж болно тухайн компани тийм. Ийм харилцаанууд бол бидний одоо сайн мэдэх нь хөгжилтэй орнууд бол зөндөө байдаг. Тэгэхээр бид нэр энэ дээр бол яг яа харахгүй нэг талаасаа бид нар одоо түрүү ярьсан 100 мянган орчим компани үйл явуулахгүй яагаад явуулахгүй байгаа юм бэ гэдэг асуудал шүү дээ. Эдэд нь ямар асуудал вэ? Ямар нэгэн байдлаар бизнес эрхлэх гэж бодсон болол байгуулсан байна. Тамгаа аваад гэрчлээ авсан байгаа шүү дээ. А тэг яагаад болцсон юм бэ гэдэг асуудал. За мэдээж олон л асуудал байгаа. Мэдээж татварын асуудал байж болно. За Монголын зах зээлийн багтаамж байж болно. За магадгүй буруу бизнесээ сонгосон байж болно. За тэр үед айгүй сайн байсан бизнес нь гурван шинтер зөндөө хэрэглэгчгүй болсон байж болно. Хэрэглэгчнэрийн зам төлөв өөрчлөгдөд өөр зүйл рүү явцсан байж болно. Тэгвэл тэр хаагдаж л таар. А гэтэл нөгөө компани хэвээрээ бүртгэлтэй яваад байдаг. Хааж чаддаггүй, хаалгаж чадахгүй яваад байдаг тийм. Өөрөө давхар нэг ажилтаа яваад байгаа шүү дээ. Бас нэг улсын ч юм уу эсвэл нэг хувийн компанид ажиллаж байгаа. Гэхдээ бас нэг ахаад юм хийчих гэсэн юм бодолтой байгаа. Тэгэхээр энэ усуудад бид нар яг дахин бизнесээ хийхэд нь дахин шин санаа сэтгэхтэй одоо бизнесээ дахин нэг одоо reset хийх гэх юм уу те refresh хийхэд нь PMB хөтөлбөрөөр санал болгож байгаа. Энэ гэхдээ илүү том бизнесүүдээс илүүтэй бид нар жижиг бизнесүүд зориулж байгаа. Эхлээд бизнесээ ойлгох гэж байгаа. А энэ мэдээж манай хөтөлбөрийн бол хамгийн ихний одоо зарчим бол бизнес эхлэхийн тулд эхлээд өөрийгөө ойлгох гэдэг зарчим. Чи хин юм бэ хүний хувьд жишээл ямар зам төлөв одоо ямар одоо тий тарих яаж ажилтیں۔ Жишээлбэл тий хүний одоо ямар хуу хэмжээнд ямар хуу бах үүтэй байдаг, ямар хуу хүчин чадалтай, ямар хуу одоо жишээл эрч хүч энерги байдیں۔ Тий хүнд тий мэдээж бизнес бол амаргүй дандаа нартай өдөр байж байхгүй шүү дээ. Нэг өдөр бас тэнгэр муухаарн дээр тэр үед за болиё гэж чантраад болчих юм уу? Эсвэл тодорхой хэмжээний одоо зураглал төсөөлөл аягүй сайн хийж чадах юм бол бизнесээ тодорхой хугацаанд барьж яваад дахиад шинчилж өөрчилж болно те бизнесээ гэдэг ч юм уу. Ийм тэгэхээр л эргээл дүр ярьжсэн нэг илүү сониуч, илүү ажигч байх хэрэгтэй. Тэгээ илүү бүтээлч байх хэрэгтэй. Тэн дээр нь илүү өөр бизнесийг яаж өөр одоо жишээлбэл Англид бол нэг рестораны газар ковид болоод хаагдсан байгаа байхгүй тий. Хаагдаад ингээд үндсэндээ орлогогүй болсон. А буцаагаад тэн дээр Ирланд, Англи учраас вискигээр алдартай тий. Шотланд виски, single malt гэдэг. Тэрүүгээрээ буцаад тэр бар одоо ресторан одоо паб уушин газар дээрээ одоо тэр торхтой барилуудтай вискиудаа тэндээсээ шууд хэрэглэгч руугаа шууд гэрээр нь хаягаар нь жишээ өөрсдийнх нь нэр тий өөрсдийнх нь онсаар одоо юугаар нь ингээд лейбл буюу шошголож ингэж хүргэж өгдөг шил болцсон тий. Тэгээ буцаагаад тэр бизнесээ сэргээж чадсан. Ингээд яавал бизнесээ ингээд буцаагаад энэ одоо унгаачихгүй тий болж байгаа өрнөж байгаа энэ үйл явдлын цар тахал элдв юм тий. Хэрэглэгчийн энэ одоо хууль эрх зүйн зохицуултаас болж яаж бизнесээ илүү өөрчилж тий хэлбэрийг өөрчлөх тий ямар нэгэн үр царайг нь өөрчлөх ч юм уу тий ингээд ийм өөрчлөлт явах ийм сониуч бүтээлч байх хэрэгтэй гэсэн санаа. Тэгээ илүү инновацлаа. Тэгээ мэдээж шийдэл нь бол инновац шинэ гэсэн хэрэгтэй шүү дээ. Бид нар инновац гэхээр магадгүй одоо юу гэдэг Apple-ийн улс Tesla-гийн цахилгаан машин ч эсвэл пуучин бодоод байгаа хэрэг. Тэг чинь бол инновац бол зүгээр та ажлаа яаж хялбар тий илүү зугаатай хөгжилтэй тий болох энгийн арга хэлбэрүүд л бүгд инновац тооцогддог. Тэгээ бид нар инновацыг магадгүй актер машин тэрэг гал технологиор бодчоод өөрсдөө ингээд за инновац бол надаас амар хол юм байна. Тий хүнд хэрэгтэй байж чамд ашигтай байдаг. Одоо яг тийм л үг гэдэг шүү. Хэрэглэгчтэй чинь ямар одоо ийм value буюу үнцийг очиж байгаа юм. Хэрэглэгчээр чинь ямар одоо хэрэглэгч чинь одоо төрөөштэй мөнгө хэмнэгдэж байгаа юм. Хэрэглэгч яаж илүү хөгжилтэй зугаатай байж чадж байгаа юм те. Таны бүтээгдэхүүнийг хэрэглэснээр ч гэдэг юм те. Ийм зүйлүүдийг өөрөө бизнес эрхлэгч илүү анзаарч явах хэрэгтэй шүү. Тэгэхээр инновац гэдэг бол зүгээр л одоо энгийн та цагаан цаас гаргаж ял бал гаргаж ял зах зээлийг ажиглал хэрэглэгчийн ажиглал тэр бичээл үзэлтэй. Таны бүтээгдэхүүн яаж өөрчлөгдөж яаж өөрчлөгдөх хэрэгтэй те. За энэ болгонд л манай энэ танхимын бизнес академи хэрэгжүүлж байгаа бүх хөтөлбөрүүд чиглэдэг. Ер нь хүмүүст шинэ санаа өгөх, хандлагыг өөрчлөх. Ер нь өөрчлөлтөд бэлэн байх хэрэгтэй. Юу гэдэг 5 жилийн өмнө хийж байгаа бизнес өнөөдөр байна гэсэн баталгаа байхгүй, маргааш байна гэсэн баталгаа байхгүй. Тэгэхээр илүү бизнес байн хувьсаа өөрчлөгдөж явах хэрэгтэй гэсэн үг. Энэ уус хүнээс шалтгаалж байгаа. Бизнес өөрчлөгдөж байгаас илүүтэй хүн өөрчлөгдөж байгаа байхгүй. Хүнээс авахч нь гэсэн. Хүлээн авахч. Эцсийн хэрэглэгч маань өөрчлөгдөж шүү дээ. Хэрэглэгч өөрөө их өөр болоод шүү дээ. Зарим зүйл одоо шилэн технологитой холбоотойгоор бидэрт асар олон өөр бизнесүүд гарч ирээд уламжлалт бизнес байхгүй болж эхэлж байгаа хаас аваад л тийм. За банк бол одоо ингээл бүгд утсан дээрээс
бүх үйлчлэгийг авчиж болоод нь шүү дээ. Одоо зээлээ авч ийн, төлбөрөө төлж ийн, тэ шилжүүлэх хийж ийн, орлогоо хүлээж авч ийн тэ бүх зүйл. Тэр байтугай ингээд төрийн өрсөлдөж гэсэн ер нь цахимжиж эхэлж ийн гэдэг чинь бид нар бол заавал ингээд хүн суулж. Би танаас нэг асуулт асууя. За би бизнес хийх гэж байгаа хүн байлаа гэж бодъё л. Би та надад дуртай бизнесээ дуртай зүйлээрээ те хоббигоор одоо ингээ бизнес хий гэж зөвлөх үү? Эсвэл одоо хүмүүст те илүү хэрэгтэй тийм одоо зөвл бизнес хийсэн дээр гэж бодох. Эсвэл ирээдүгөө хар. За энэ гурвын чи гуруулаа л их чухал ойлголт болчиход байна. Аль нь төрөнд байх хэвээр юм бэ? Мэдээж би бол гуруулаа чухал гэж хэлнэ. Гэхдээ нөө эренбийн хувьд одоо та бизнес хийхэд бол үргэлж нартай өдөр байхгүй гэдэг ба шүү дээ. Тэгэхээр одоо шуурхтай ч юм уу те тэдгээр харанхуй өдрүүдэд яах хэрэгтэй сэтгэлийн хүч хэрэгтэй болно те. Өөрөө өөрийгөө сэтэлжүүлэх. Тэгэхээр өөрөө сэтэлжүүлэх юм чинь таны дуртай юм байх хэрэгтэй тийм. Тэгэхээр би бол энэ гурыг нэгтгэж чадсан. Одоо би ингэж хэлээд байгаа. Ер нь бол одоо Харвард суралцж байгаа одоо залуучуудын юу гэж хэлдэг. Ерөөсөө утга учиртай урт хугацааны ухаалаг зорилголт энэ гурыг л 3 уугийн зорилгоор тавьчих гэдэг. Энэ 3 уугийн зорилго дээр чинь бол таны яг нэг пашн, хүсэл эрмэлзэл тий. За хоёрдугаарт одоо яг нэг хүмүүст хэрэгтэй. Ер нь бизнес бол мэдээж хүнд хэрэгтэй, хэрэгс хэрэгтэй л юм хийх хэрэгтэй. Тэрний тулд та тэндээс өөрөө би хүнд хэрэгтэй зүйл хийж байгаа гэж бодож тэндээс та өөрийнхөө сэтгэл зүйн таашаал тий одоо урам зориг авч явах хэрэгтэй. Нөгөө талдаа ирээдүйд хэрэгтэй. За ирээдүй гэдгийг бас одоо юу гэдгийг шууд өнөөдөр хэдүүлээ тодорхойлоо. За ийм бизнес ашигтай ажиллах юм байна. Шууд хэлэхээс илүүтэй бид нар таамаглал төвшүүлдэг. За энэ зах зээлийн байдлыг харахад ч гэдэг юм уу, түүхийн эдийн байдлыг харахад ч гэдэг юм уу, тэ энэ улс орны дайн байлдааны асуудлыг харахад ч гэдэг юм уу, тэ. За технологио харахад ч гэдэг юм уу, тэ. Бүс нутгийн энэ асуудлуудаа харахад ч гэдэг юм уу, логистик тээврийн асуудлаа харахад ч гэдэг юм уу. Ингээд маш олон зүйлийг харахад ийм бизнес илүү боломжтой байна. Гэтэл энэ дундаас хамгийн ямар ч үед за мэдхгүй хиймэл оюухан хөгжин үү, роботууд бидний ажлыг булаана уу, ганц үлдэх юм бол хүнсний үйлдвэрлэл. Хүн гэдэг амьтан энэ хороо дэлхий дээр ертөнцийн бусад амьд амьтантай шүү. Ганц дэлхий дээр шивээс ганц хүн гэдэг амьд амьтан амьдраагүй шүү дээ. Бид маш олон амьд амьтан байна, хамт амьд. Бид нар л өөрсдөө энд ноёрхоод ингээл те эзлээд байгаа болохоос эн чинь бол цаана маш олон амьд амьтан байна. Тэгэхээр хүнс гэдэг бол ерөөсөө номер 1 таны ярьж байгаа 3 дахь буюу ирээдүйд хэрэгтэй гэдэг юм бол зайлшгүй бид нар одоо тэр технологи дээр ярьж штэ. Хиймэл оюухан, блокчейн, крипто гэл те. Эрчим хүчний асуудлыг шийдээгүй гэж байна. Бид нар ийм их зүйлүүдийг яаж чадахгүй шүү дээ. Бизнес одоо эхлэхдээ нийтлэг гаргаж байгаа бидний алдаа юу вэ? Хит их сэтгэлийн үйл байна уу? За магадгүй миний хувьд ч гэсэн байсан тийм олон жил юм ийм бизнес хийчихвэл гоё гээл те амар гоё бодоол ингээл тийм хийчихвэл монголчуудад хэрэгтэй юм шүү. Ийм орж ирээгүй юм байна ч гэдэг юм, ийм байдгүй юм байна ч гэдэг юм те. Ингээл ийм хийх энэ бол хүн сэтгэл хөдлөө. За энэний дараа мэдээ судалгаа хэрэгтэй. За яг тэгвэл хэрэглэгч маань яг тэр судалгаан дээр их алддаг байна. Яг магадгүй яг тэн дээр л хамгийн алдаж байгаа. Тэгээд судалгаа хийж байгаа байгууллагууд бас тэр хэр олон байгаа юм. Хүртээмжтэй байгаа юм те. Тэр бас сайж өгч байгаа. Бас тэр сайж өгч байгаа гэдэг асуудал яригдана. За ингээр чин за гадны ихэнх байгууллагууд бол судалгаан дээр бол асар их мөнгө зарладаг. Тэ R&D гэж ярьдаг. Тэ research and development буюу судалгаа хийгээд судалсан үр дүнгээ хөгжүүлэлт хийгээд жишээлбэл саяхан би харж байхад Монгол улс шинжлэх ухааныхаа салбарт дотоодын нөхцөлтөд 0.1 гэсэн үү тийм байсан. Тэгэхээр чин ингээд нөө тэнд жинхэнэ одоо ярьж явах хэвээр жинхэнэ нөө судалгааг нь хийгээд нөө жинхэнэ нөө одоо мэрэгжлийн нөө нэг аргачлаа мэддэг те судалгаагаа хийж мэддэг хүмүүс дээр хөрөнгө оруулалт хийх болохоор чи бид нар ямар судалгаа хүсэж байгаа. Зөөр нэг годомжинд явж сунаас нэг 5 хүнээс асуулт асуучих. Тэгээд тэр 5 хүний хариулсан хариултаар бид нар судалгаа хийгээд. Энэ нэг талдаа яг уу байж болно. Одоо өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр бол байж болно те одоо уус ундаа те энэ дээр байж болно. Нөгөө талдаа эн чинь бидний хувьд хөгжлийнхаа дараагийн төвшөнд гарахгүй бол эн чинь арай өөр төвшний судалгаанууд хэрэгтэй болчиход байна шүү дээ. Тэнгүүд судалгаа гарсны дараагаар сургалт хөгжүүлэлтийн ажлууд бас гарвал их сайн байгаа. Уг нь. Яг тэгэхээр судалгаа юм байна, асуудал юм байгаа юм байна. Энэ асуудлыг шийдэхэд бол бид ийм сэдвүүд сургалтууд хэрэгтэй юм байна. За сургалтын мэдээж хэлбэр бол онлайн байх уу, танхим байх уу бол дараагийн асуудал. За дараагийн нэг асуудал бол бид нар монголчуудын сургалтанд мөнгө зардаг одоо хандлага гэж байна. Ер нь сургалтанд мөнгө зарах гэдэг бол түр хэлжсэн их бизнесүүд жижиг дунд байдаг учраас бас хэцүү. Зардаг уу? Бас хэцүү. Тэр хүмүүсийг зар гээд бас шууд хүчлэх бас аягүй. Ягаад тэр сууч асар их зүйлийг авч явж байгаа шүү дээ. Татвар төлж байгаа, түрээс төлж байгаа. Тэгэхээр босролд яаж хөрөнгө оруулах юм бэ гэдэг нь аяга. Тэгэхээр энэ бол мэдээж засгийн газрын төрийнх нь өөрийнх нь бодлого байж явахгүй бол ажлын байрны чинь хэдэн хувийн жижиг дунд нь бий болгоод хэдэн тэр томууд нь бий болгоод байгаа юм бэ. Тэгэхээр хинлүүнд бид нар илүү анхаарах хэрэгтэй юм бэ гэдэг юмаа л ярих хэрэгтэй. Тэгвэл
хангалттай байгаа дээр нь илүү боломж өгөөд илүү одоо ингээд дэмжээд байвал нөгөө үндсэн нөө жирийн дунд чинь үндсэндээ ингээд тойлдчихж байгаа. Гэтэ ер нь яг таны хэлсэн бизнесийн одоо ихэнх нь одоо дунд давхрагтай жижиг дундууд авч яваад байна гэдэг нийгмийг ч гэсэн дунд түвшнийхээ авч явдаг шүү дээ. Гэтэл бас нөгөө нэг зах зээлийн зарчимдаа ч бас ярьдаг шүү дээ. Ингээд дунд түвшин илүү том байх хэвээр гэл. Тэгэхээр нөгөө энэ юу л алдагдаад ирэхээрээ болохгүй байгаа даа. Тэгээ үргэлжлүүлээд асуухад түрүү хоёлаа сая стартапын талаар ярьсан бол Harvard менежментээр өөрөө бас гүйцэтгэх шатны удирдлагуудаас тогтсон бизнес эрхлэгчтэй тэр бизнесээ доктортой авч явахаас гадна нөгөө хүнийг удирдах, манлайлах, чиглүүлэх, одоо хүний нөөцийн бодлогоо барих гэдэг их чухал үүрэг тэнд хүлээж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол за сайн ажилтан бол байж болно тий. Сайн ажилтан болгон бас сайн дарга бас байгаад чаддгүй. Тэгэхээр ер нь яг тэр дунд төвшний удирдлагын хэмжээнд доктортой компаниудын хэмжээнд бас ямар асуудлууд хамгийн их тулгарч байна вэ? Тэрийг ямар одоо чиглүүлэх зүйл өгч байна? Мэдээж яг манай Harvard менежментер хөтөлбөрт хамрагдж байгаа ихэнх одоо удирдлагын төвшний те хүмүүсийг харж байхад бол яг ер нь бол боловсрал буюу одоо тэр нэг компани гүйцэтгэх удирдлагын боловсрал богино хугацааны боловсрал шүү. Богино хугацааны энэ чинь богино хугацаанд те нэг үеийн сар, 2 сар, 4 сар, 5 сар гэдэг ингээд чинь бол харьцангуй ажиллаа хийж явахтаа сууж байгаа те. Яг зөв автомат гэж яриад байгаа. Энэ бол өөрийгөө нэг шинжлэх. Нэгдүгээр авчих. Яагаад тэгэхээр би нэг ер нь ийм одоо юу гэдгийг их сургууль төгсөн шиг одоо тэдэн жил болчихжээ гэл те. Одоо нэг сургууль. Тий, одоо нэг сургуульчжээ. Яагаад тэр нэг л энэ залуучуудын ярьж байгаа юм ч юм уу гадны мэдээ зэдээ харахаар нэг л би ингээл миний ер нь мэддэггүй юм их гарч ирээд байдаг болчихжээ гэх. Тэгээ ер нь эн чинь би ерөөхөр өөрийгөө нэг шинжлэхгүй болохоо очижээ эн чинь гэ тэ. За энэ талаасаа их орж ирж байгаа. Нөгөө талаасаа яг энэ чинь бас тодорхой хэмжээний Монголд бас үйл ажиллагаа явуулж байгаа томоохон болон дунд томоохон компаниудын одоо удирдлагууд байгаа учраас бас хоорондоо нэтворк танилцах одоо ажил юугаар танилцуулах тэ би юм хийдэг тэ. Би энэ зорилготой тэ өөрийгөө бас зорилго нэг зорилготой нэг үнэт зүйлтэй хүмүүсээ олох тэ. Тэгээ бас хамтарсан төслүүд хийх тэ. Бараа бүтээгдэхүүн одоо үйлчлэгээгээ бас одоо харилцаа худалдан авалт хийх ч гэдэм үү те маш олон зүйлүүд эндээс гардаг те илүү танилын хүрээгээ тэлэх те илүү бас биенээсээ суралцах одоо юу гэдгийг миний нэг үзэл бодлын өнцөг бол нэг гэтэл нөгөө тал тэр хүн яг яаж харж байгаа вэ гэдэг нь одоо тухайн хүнд аягүй сонирхолтой. Миний хувьд сонирхолтой те за энэ суралцж байгаа хүмүүсийн маань бас одоо яг энэ хичээлийн сэдвийг шил юу гэж харж байгаа гэдэг нь аягүй сонирхолтой. Гэтэл тэнд Harvard дээр ингээд ийм байна гэдэг яг ингээд бичээд тавьсан байна. Гэтэл бид нэр бас тэрийг яг аль талаас нь харах хэрэгтэй. Бидний хувьд яг энд байгаа мó бидний нэг зөв гэж үнэхээр биднэрт тохиромжтой зөв гэж харах юм уу эсвэл алдаатай байж болно. Гэтэл чи бидний хувьд энэ бол ийм байна гэх тэр үзэл бодлыг сонсох нь тэр маргааныг сонсох нь аягүй чухал байдаг. Тэгээд оролцох нь тий. За тэгээд дээрэс нь яг мэдээж Монголд бас төдийлөн нэг заагдаад байдгүй DEI гэдэг одоо diversity inclusivity гэдэг байгаад шүү дээ equality. Ихэнх улс орнуудад одоо бидний ярьж байгаа Fortune 500 гэдэг томоохон компаниуд дээр бол энэ төрлийн асуудлыг хариуцсан захиралтай албатай болсон. Буюу компани дээр байгаа хүмүүсийн олон талт байдал. Өөр шашин, өөр одоо хүүс, тэ нас, мэрэгжил, сонирхол, тэ за магадгүй хөгжлийн бэрхшээлт байж болно. Ийм улсуудыг одоо компани соёлд уусгах ийм компаниуд ийм хүмүүсээр бүрдүүлэх нь өөрөө компаниг илүү олон талаас нь харуулах тийм бас нэг талаасаа нийгмийн хариуцлагаас нөгөө талдаа тэр хүмүүсийн сэтгэн бодох харсан үзснээ буцаагаад хүнд илэрхийлэх чадвар өнцөг гэдэг нь аягүй өөр байдаг. Тэр энийг одоо хүний нөөц компани өөрөө ашиглах нь өөрөө аягүй чухал байгаа болчиход байгаа. Тэгэж одоо өөр заграл нь өөртөө адилхан 10 хүн зөвлөлчаа тий. За одоо ингээд дэлхийд талаа компани байгуулна гэдэг юм бол одоо бол тэр бол хамгийн бүтэхгүй зүйл болсон. Гэтэ нөгөө нэг яг ийм хуулиараа ч юм уу хүн өөртөө адилхан их дуртай байдаг гэсэн. Яг зөв тий. Яг манай хичээлүүд дэрсэн байдаг л да. Яг ер нь бол мэддэггүй гэд. Юу гэхээр нэг талаасаа хүн илүү нөгөө өөр таалагдсан мэдээллийг тийм учраас хүн чинь өөрийнхөө тата буст ордог л гэдэг юм л да. Одоо юу гэдгийг 5 жилийн өмнө амар гоё нийтлэл уншаад судалгаа уншаад тэр судалгаа танд өөр тэр үед амар гоё санагдсан. Амар үнэн санагдсан бол та тэрнтэйг ингээд насан туршдаа зурлах боломжтой байна. Тэрийг гол одоо шийддэг асуудал бол нэг хуучин мэдлийг халах чадвар гэдэг байна. Тэгээ тийм мэдлгүүдийг халаад шинэ мэдлэг орж ирэх орон зайг тархинд одоо өөртөө үлдээх хэрэгтэй. Тэгэхээр байнгын суралцна гэдэг юм тархинд дохио өгчөж шинэ мэдлэг маргааш нөгөөдөр орж ирнэ гэдэг хүлээлттэй байна. Тэгээ өөрөө та сурцсан, мэдсэн миний одоо юу гэдэг мэдлийн сав дүүрсэн гэж бодож байгаа юм бол таны хуучин мэдлэгтэйгээ л та үндсэндээ ялцарна гэсэн үг.
Тэгэхээр тэр мэдлэгтэй байгаа хүмүүсээ цуглуулад өөрийгөө тойрон хөвлөлөд байх юм бол танд илүү таатай юм шиг санагдах боловч хэсэг хугацааны дараа та тэр багтаагаа хамт унах байхгүй. Та эдээс илүү гоё сэтгэлгээ, гоё санаа гарч ирээ тэр чинь нэгэн тэнд хөгжүүлээл та эдээс илүү гараад ирнэ. Тэгэхээр тэр үед танаа баг яах вэ гэдэг асуулт. Тэгэхээр заавал бусад одоо юу гэдгийг хүмүүс баг компани те хүмүүс юу сурч чинь те юу мэдж чинь ямар судалгаа гарч чинь тэр судалгаан дээр нь одоо юу гэдгийг ямар дутмаг зүйл ажиглагдаж чинь өөрчлөсөн. Тэгвэл та гүцээгээд одоо жишээлбэл интернет юм уу ном үзэж хагаад гүцээгээд та судлах боломж танд байгаа юм. Юу нь бол хялбархан одоо интернет орчинд бол хиймэл оюухан дээр бол боловсролын салбар дээр бол асар том эерэг хандлага үзэгдэнэ гэж би бол бодож байгаа. Дотроо яг тэр бидний мэдэхгүй боловсруулж чадахгүй энэ тэнд олж чадахгүй маш их мэдээллийг боловсруулаад бид өгч чинь шүү дээ хоромхон зам. Тэгэхээр тухайн хүнд суралцж байгаа хүнд бол амар даваа тал үүснэ. Юухээр тэрнээс илүү одоо боловсруулалттай одоо хиймэл оюуханаас илүү боловсруулаад өгж байгаа тэр дүгнэлтийн тайлбарыг үзэхэд тэрнээс илүү зүйлийг та өөрөө хүний оюуханы хувьд шүү дээ яаж илүү гоё бүтээлчээр илүү гоё болгох чинь танил үлдэж байгаа асуудал байна. Таны цагийг хэмнээд өгч чинь те та нэг дор тэр олон номын сан олон интернет бүх мэдээлэл рүү хүрч чадахгүй шүү дээ. Тэгэхээр та зөвхөн нэг юм хайлтын үг өгөхөд л те тэрний чинь судалгааг зүгээр ингээд маш өргөн хүрээнд хийгээд ингээд хэдхэн өгүүлбэрээр гаргаад тавьчих. Хэд чинь бол зөв боловсролын салбарынханд бол асар их эерэг хандлага одоо эрүүл мэнд боловсрол дээр бол айгүй эерэг хандлага үзэгдэнэ гэж би ойлгож байгаа. Бусад салбаруудад бол сайн мэдэхгүй тийм. Таны хувьд яг боловсрол гэдэг үгийг ч юм уу яг энэ хандлагыг илүү их залуучуудад нийгэмд хүргэх тийм одоо үзэл санаатай байна гэж би ойлголоо. Таны нэвтрүүлгийн үед төсөл маягийн тийм. Энэ бол гэхдээ ганц миний төсөл биш байх хэвээр. Энэ бол нийтийн төсөл байх хэвээр. Тэгээ нэг хэн нэгэн хүн санаачилж болно тийм. Хэдэн хүмүүс санаачилж болно. Тэгээд энийг бас дэмжээрээ би тэндээс нэг системтэй суралцах ч юм уу тэрэн дээр нэг юм асуумаар байна л да. Ягаад ч юм одоо сүүлийн үеийн одоо залуучуудын нэг юм хандлага байгаа тал нөгөө нэг технологио дагаад айгүй хурдан юм ховсоо өөрчлөгдөд байна. Тэгэд хаяа бас тэр их мэдлэг мэдээллийн араас ингээд яваад хахаар нэг хүн чинь өөрөө бас нэг хязгаартай шүү дээ. Тэрнээсээ болоод сүүлийн үед ойр орчин ч юм уу ингээд нэг их тийм ядардаг, стрессддэг тийм бас давмгай байдал байгаа л байна л да. Тэгэхээр ер нь бас боловсролыг яг хэрэгтэйгээ авах бас ялгах те зарим нэг зүйлийг заавал суралцахгүй байсан ч болохоор хэмжээнд бас нэг зааг нь бас ялгаж хэрэгтэй юм шиг санагдсан. Яг уу тэн дээр бол зөв миний хувийн зөвлөгөө ямар байж болох вэ гэхээр ер нь бол мэдээж унших юмаа бол өөрөө сонгох хэрэгтэй. Танд юу сонирхолтой санагдаж байна. Бүгдийг угаасаа чадахгүй. Тийм бүгдийг чадахгүй шүү дээ. Дэлхий дээр юу гэдгийг жилд хэдэн ном хэвлэгддэг тийм. Гэхдээ та тэрийг яг өөрийнхөө сонгож авсан одоо жишээлбэл Монгол дээр харах юм бол Монголд яг юуны асуудал байгаа. Утаа, төвчрэл, хөрсний бохирдол тий. За юу гэдэг бизнесийн асуудал, орлогын юу асуудал, санхүүгийн асуудал юу вэ бизнесийнхэнд тий. Яг энэ түлхүүр үгээр хайгаад үзэх юм бол танд асар их мэдээллийг танд цуглуулж өгч боломжтой. Энэний дагуу танд хамгийн дөрөнд унших хэвээр юм уу тий судлаад үзэх хэвээр номын жагсаалт гараад ирнэ. Хамгийн дөрөнд ч. Тэр номыг та эхнээс нь ингээд бүгдийг ингээд бүх хуудсыг унших шаардлага байхгүй. Ард нь индекс гэж зүйл үүдэг тий. За мэдээж урд нь гарчиг гэж зүйл үүдэг тий. Гарчгийг уншаад үндсэн товчлыг нь уншаад за хэрэгтэй зүйлээ олоод авч болдог. Нөгөө талдаа бол мэдээллийн их сурвалжууд бол мэдээж одоо юу гэдгийг зөв сошиал дээр хин нэгэн бичсэн юм шууд итгэн гэхээс илүү тий. Тэнд эргэлзэх хэрэгтэй. Critical гэж ярьдаг тий. Шүүмжлэх тий. Яагаад ийм байгаа тий. Хэрсүү байна шүү гэдэг. Тий. Яагаад ийм зүйлийг энэ хүн гэж бичиж байгаа. Яагаад энэ өнцгөөс хараагүй байгаа тий. Гэдг нь өөрөө одоо тэр мэдээлэлд бас шүүмжлэлтэй хандах нь бол тухайн хувийн өөрийнх нь бас чадвар байх хэрэгтэй. Дадал байх хэрэгтэй. Чадвар гэхээс илүү магадгүй дадал олж явах хэрэгтэй. Тэгээд тэрнийхээ шүүлтүүрээр орж ирж байгаа юмыг унших хэрэгтэй. Би түрүү хэлжсэн те манай хэвлэлийн газар дээр ямар шүүлтүүрээр бид нар намаа сонгодог те. Яг тэрнтэй адилхан. Яг тэрнтэй адилхан. Номер 1 бестселлер дэлхийн яг бүх бизнесийн нэг номер 1 одоо төвшөнд үнэлэгдсэн. Зохиогчийн дэлхийд үнэлэгдсэн хүн байх хэрэгтэй. Сэдвүү нь яг Монголд хэрэгцээтэй байх хэрэгтэй. Хүн болгоны одоо ингээд хөндөгдөг ч юм уу бичсэн сэдвэр биш те. Ховорхон олддгүй юм Монгол дээр юм уншиж ихээр олдохгүй байх хэрэгтэй. Ховор. За дөрөвт нь магадгүй дэлхийн одоо юу гэдэг ихэнх хэл дээр хэвлэгдсэн. Энэ нэг талаасаа юу гэж нэхэр шашин хэл соёлоос үл хамааран дэлхийн бүх иргэн уншиж байгаа шүү гэдэг санаа авахгүй. Тэгэхгүй зарим хүмүүс тэгж ярьдаг те наа чи зөвхөн Америктал одоо лагийн байгаа Азад бол ямар ч хамаагүйгээр манайх чинь одоо ийм шашинтай дүүтэй ингээд ярьдаг. Агтл нөгөө талдаа бол одоо харьцангуй бидний интернет одоо 90 үе те энэ технологийн үед бол бид нар ийм дижитал соёлтой болчлаа ш дундын соёлтой. Одоо мэдээлэл хандах хандлага. Тийм үү? Одоо ингээд хэлтэй бол та бол үндсэндээ дэлхийн иргэн байж болохоор болчиход шүү дээ.
англи хэлтэй дэлхий дээр амьдарч байгаа бүх ихэнх хүмүүстэй адилхан дижитал соёлтой байгаа байхгүй. Мэдээллийг хүлээж авах, мэдлэг олж авах, буцаагаад мэдлэгийг одоо ингээд те бичих, постлох, түгэх, ярих, подкастыг чинь үндсэндээ нэг л болчихлоо шүү дээ. Тэгэхээр энэ зүйлийг өөрөө аягүй сайн юм дотроо ховын юм шүүлтүртэй, фильтр, критерий буюу шалгууртай байх хэрэгтэй. Тэр шалгуураар орсон юм унших хэрэгтэй. Нөгөө талаараа яг уу таны сонирхлыг юу их татчихин тэрийг л олж аваш гэж би хэлээд. Танд юу их сонирхолтой ингээд нэг цааш нь ухаад үзмээр тэгээ ухаад үзсэн чинь таны мэрэгжилтэй, таны хийдэг юмтай холбогдож байгаа юм шиг ч юм шиг. Эсвэл ингээд нэг тийм холбогдох гээд байгаа ч юм шиг. Магадгүй та 3 дугаарт холбож чажаавал та илүү чадварлаг болж байгаа л гэсэн. Одоо нөө цэгүүдийг холбогдох яриад шүү дээ. Энд одоо хөдөө аж ахуйн салбарын нэг судалгааны мэдээллийг та сэтгэл зүйн эрүүл мэндийн салбарын нэг мэдээлэлтэй холбож чадаа тэндээс дотроо тийм одоо шийдэл гаргаж явал та бол илүү супер болж байгаа л гэсэн үг. Ер нь бол түрүүний ярьсан боловсрал гэд би саяхан нөгөө нэг Адлер гэд нөгөө нэг сэтгэл зүйчийн нэг эхлээд нөгөө нэг ямар зоригтой байх юу лээ? Тэр чинь юу? Ад үзэгдэх зориг. Ад үзэгдэх зориг гэдэг номныхын дараагийнх нь нөгөө аж аргалтай байх зориг гэдэг ном байдаг юм байна. Тэрний хэсэг дээр нөгөө боловсрал гэж юу вэ гэд тэрний одоо хариултанд Адлер хариулсан мэт нэг бие даасан байдал гэдэг. Тэгээ надад тэр үг их гоё санагдсан. Нэрэл боловсрал хүнд бие даасан байдлыг өгдөг юм байна гэд. Тэгэхээр ер нь таны явж гисэн ер нь боловсролын тухай их олон яг асуулт болгоны араас хөндөж гарч ирээд байгаа болохоор тусгаалаа асууя. Боловсрал гэдгийг та бас өөрийнхоороо юу гэж харддаг юм? Биднэрт хасан туршийн боловсрал гэдэг өөр утга байгаад байна те. Бидний мэддэг боловсралаас өөр байгаад байна. Гэтэл бизнест бас боловсрал их чухлаа гэдэг. Бид нар тэр бизнесийн боловсралыг яг энгийн одоо үгээр яг ямар өнцгөөс харах хэвтэй. Би энэ дээр нэг л зүйл хэлмээр байна. Юу гэхээр одоо инх чагалал гэдэг үг яг 100% илэрхийлж чадах уу? Яг оноос нь нэр гэдэг утгаараа бас тодорхой хэмжээнд гэтээ бас үгүй баха. Үгүй тий. Яг тийм. Тэгэхээр бид нар илүү нөгөө материалын өрсөнд одоо амьдраад байгаа гэж хараад байгаа. Юу гэхээр бид нар ингээл нэг байр машин авчих юм бол ингээд болчлоо гэх тий. Зарим хүн байр машинаа сольчих юм бол энэ болчлоо. Би өөрийгөө өөрчлөгчтэй бодоод тах шүү. Үгүй тэр хүн өөрчлөгдөг байгаа. Гэтэл жинхэнэ өөрчлөлт тааны явагдахаар оюун санаанд явагдах хэрэгтэй. Оюун санаанд явагдах өөрчлөлт гэдэг бол ерөөсө боловсрлоор. Хүүхэд яагаад таварлах нь айгу сониуч үйд. Орон ертөнцийн асуудлыг те ингээл энд яагаад юм баа, тэр яагаад юм баа, та яагаад юм баа, би яагаад юм баа, энэ хүүхэд яагаад юм баа гэж юм те. Энэ бол ерөөсө тань мэдхүү буюу тэр хүн өөрийнхөө тэр нэг ээж аавынхаа өгсөн нэрнээс давж өөрийгөө ойлгох гэдэг шүү дээ. Одоо инх чагаал гэдэггээс илүүгээр илүү идеалныхаа ертөнц, оюун санааны ертөнц чи өөрийгөө потенциалаа бүр мэдэх гэдэг шүү дээ. Миний хувьд потенциал яг ямар байгаа юм? Одоо ч хэлбэл хэдүүлээ 60 70 хүрчээд та яг өөрийгөө бүрэн таньж чадсан уу гэдээ өөрөөс тэр тухайнаас асуухад хүн таньж чадсангүй гэдээ ингээд нас орж ивэл ямар харамсалтай вэ? Зөвхөн тэр нэртэйгээ нас орж ивэл яах вэ? Одоо зүгээр л одоо бат дорж гэдэг хинч үдин тий. Гэтэл тэр хүн өөрийгөө ингээд 100% таньаа тий би оюун санааны хувьд шүү. Материал хөрцөө тэр нь ямар машин унсан, ямар хувцастай байсан, ямар утас барьдаг юу самаах. Тэр хүмүүсийг илүү нэг материалын ертөнцөөс салах хэрэгтэй юм байна. Материалын ертөнц бол хүмүүсийг аюул хувааж байна. Тэгээ хизээч оюун санаандаа тэр awake гэж яриад байгаа тэр өөрийгөө 100% танин мэдрэхтэй дотоод ертөнцийн аялалд гарахгүй байхгүй. Оюун санааны аялалд. Тэр оюун санааны аялалд гаргаж байгаа гол зүйл чинь боловсрал. Буюу нэгдүгээр потенциал. Нөгөө талаа физиологийн хувьд мөн үү? Физиологийн хувьд эрүүл байх нь зөвхөн суралцах юм бэл. Нэг хөдөлгөөнтэй байх нь хүнийг эрүүл байлгах тухай ярьдаг ч гэсэн бид нар нэг талаа нөгөө нэг одоо хөдөлмөрийн аюулгүй байдлыг бид нар зөвхөн гар хуруу амь насаар яриад байдаг тийм үү? За гар хуруугаа тайрчих уу, барилга дээрээс унчих уу. Гэтэл бид сэтгэл зүйн аюулгүй байдлыг ярьдаг уу? Үгүй, бараг ярьдаг уу? Гэтэл сэтгэл зүйн аюулгүй байдал өөрөө хүнд маш чухал эд эрхтнээс гадна. Яг тэр нэг талаа бол бие махбод бол тэр угаасаа л зүгээр энэ арьс мах байхгүй, яс байхгүй. Энэ эзэж ингээд алга болно. Нөгөө талаа оюун санаа гэдэг бол одоо юу гэдгийг хэдэн зуун жилээр одоо ингээд явж байгаа гэдэг чинь одоо ингээд тэр одоо дээрийн хүмүүсийн одоо эрдэмтдийн санаа тий юу гэдгийг номлол философи одоо тий үзэл баримтлал үнэт зүйл чи ингээд зөв хэдэн зуун жил явж байгаа. Тэгэхээр нэг талдаа бид нар илүү потенциалаа мэдэж авах нь айгүй чухал өөрийнхөө оюун санааны хувьд. Энэ аялалд гарах гол юмчил ерөөсө боловсрал, өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө таних. Тэгээ энэ эхний үе шат бол өөрийгөө таних байдаг. Тийм учраас билээ буддын шашин чинь эхлээд уг нь их зөв шашин байх шүү. Уг нь эхний шатандаа. Тий агуулгаа ойлгох хэрэгтэй. Яг зөв. Дараа нь энэ шашнаа яаж ажил амьдралдаа хэрэглэх гээд байгаа юм бэ? Зүгээр ийм төв тэлээр ингээд бүх юмаа шийдчихэд байгаа юм уу? Эсвэл чи тэрийг ойлгоод
За тэгээ ойлгосныгоо ингээд бусад хүмүүсийн бичсэн ном, яриа, нэвтрүүлгээр өөрийгөө ингээд байн сорж шалгаж явах хэрэгтэй байхгүй. Би өндөр заавал 100% зөв ярьж халуугүй шүү дээ. Тэгээ их чалч заавал зөв боддог байх халуугүй. Тэгэхээр эндээс ингээд нөө алдааны соёл гэсэн гарч ирдэг. Монголд алдааны соёл гэхэр хүмүүс яадаг вөхөр алдсан хүн айгүй аимшигтай байдаг. Алдсан хүний нүд зүзүрлдэг, цалингийг хасдаг, ажлаас нь халддаг, тэнийг мангараар нь дууддаг, үн цэнэгүй. Гэтэл одоо баруунд яаж ихэнх алддаг хүн одоо ховор алддаг хүнийг хайж хэлж шүү дээ. Яг тэр алддаг хүн чинь ажил хийсэн хүн байгаа байхгүй. Биднэрт ингээд ажлын соёл дээр хаад алдахгүй алдаагаа бид нар хувьдаа бол нийлж нуугаад байдаг соёл байдаг. Чи миний алдааг харсан бол хоёлоо ингээд за гэдэг ингээд хоёлоо ингээд зөгцөж яа гэдэг ингээд. Тэгэд алдаагаа харуулахгүй л байлбарт айгуу тийм найдвартай юм санагдаад байдаг. Гэтэл тийм бол хувь хүний хөгжлийг хамгийн боомлж идэг зүйл байхгүй. Цаашаа сурах, боловсрох, ямиг нөө сониучрах ямар ч юу болгочтой. Би өнөөдөртөө ингээл цалингаа аваад өнөөдөртөө ингээл асуудалгүй л байж ивэл дараагт ч юм уу хэн нэгэнтэй ингээд. Төрөний гарсан жишээтэй бас яг адилхан биз дээ. Ер нь бол энэ нөгөө нэг нийгэм өөрчлөгдөхийн ирээр бас дагаж өөрчлөгдөж байгаа бас нэг тийм соёл ч юм уу хандлага бол ах л та. Өмнө бид нар тийм лаг хүмүүст айгаа дуртай хөөх ямар лаг юм гэж боддог гэсэн. Одоо өстой жинхнээс яг ижилхэн давж туулсан, ижилхэн өнөц зүйлтэй асуудалтай, эмзэг байлтай, ижилхэн зовлон туулсан тэгээ тэр зүйлээс ингээд өөрийгөө бүтээж босгосон одоо нөгөө нэг овнер буюу үүсгэн байгуулагчдын үнэн бодит түүхэнд илүү дуртай болсон. Одоо нөгөө нэг одоо нэг реклам сурчлагын соёл ч гэсэн би нэг юм уншиж ирсэн. Өмнө ингээд олонний танил инфлюенсер ч юм уу гоё хүмүүсээр бараа бүтээгдэхүүнүүдээ ингээд сурчлуулах нь илүү үнцэнтэй байсан бол одоо тухайн үүсгэн байгуулагч нэг давж туулсан түүх нь илүү үнцэнтэй болсон. Тэгэхээр тэнд илүү дуртай болсон гэдэг ч юм уу. Яг зөв илүү нөө бодиттой, илүү нөө асуудалтай. Тэр хүн ч одоо юу гэдэг тэр том компаниг үүсгэн байгуулаад жижиг компанич байсан. 2 жил ажилласан ч байсан. Асуудал зөндөл байсан. Алдаа гаргасан байна. Бүхнийг мэдээж чадаагүй тэгээ алдсан. Гэхдээ тэр алдаагаа нуух гэж үздэг л дээ. Яг нь бол би энийг ингээд дампууруулсан гэвэл одоо хүнд нуугаа сонсогдно. Үгүй энэ бол уг нь яагаад дампуурсан үг аягүй сонирхолтой байна байхгүй юу? Тэр хүний дампууруулсан сонирхолтой биш. Юунаас бол дампуурсан бэ гэдгийг нийт олон үз. Дараагийн бизнес хийх гэж залуу тэрийг сонсгон чухалхаас ш. Тэр одоо ингэ ч яагаад алдаа хийсэн, асралт алдаа хийсэн, асралт алдсан болохоор гэдэг дээр биш болчиход байгаа байхгүй юу? Тэр алдааг бид нэр одоо юу гэдэг нь нэг хүний нуугдмал өмч, нуусан өмч биш үү те? Нийтийн дэлгэмэл юм хувилбар болох хэвээр. Тэгжээж тэндээс хүмүүс суралцдаг байх хэвээр. Тийм учраас бид нар алдааны соёл гэдэг одоо алдааны шинжилгээ гэдэг хүртэл гарч эхэлж байна шүү дээ. Алдаа чинь бүр одоо амжилтын чинь гол гişхүүрээд ч ихний юмнууд шүү тий. Тийм учраас алдахгүй байгаа хүмүүний ч одоо баг ажлаас чөлөөлж эхэлж штэ. Чи яагаад тэр оролдоогүй байна? Турш үзээгүй байна гэсэн. Яагаад тэр чи туршаагүй учраас алдаагүй байхгүй. Ерөөс шинийг санаачлахгүй яг урт замаар хараад. Уртгаал чи яг намайг толчиг тавтаж хийж чинь. Тэгээс чи яагаад энэ нийгмийн асуудлыг шийдэхгүй байгаа? Яагаад энэ компани байгууллагын асуудлыг шийдэхгүй байгаа? Магадгүй хувийн төвшин чи яагаад ийм асуудлаа дотроо чи өөрөө яагаад хөгжихгүй? Чамд ямар чи яагаад үүдийн цаг зав гаргахгүй байгаа юм чи мэдгүй одоо ингээд асуудлууд байгаа тохиол энийг өөрөө хүлээн зөвшөөрөөд алдаагаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь. За магадгүй энэ алдаагаа тэр хүлээн зөвшөөрж байгаа хүмүүс нь илүү одоо сошиал дээр илүү бараг юу харагдаад байж болно шүү дээ. Бараг үнэн бодиттой харагдаад байгаа байхгүй. Ингээд одсон чи айгуу тайвширчлаа. Ер нь ингээд нэг янз бүрийн ажил туршаад тахаар ингэж онж усаад байдаг шүү дээ. Тэгээ сүйдэж тэрэндээ өөрөө яа гэж бодогдоод. Туршиж үзсэн гэсэн. Оролдож үзсэн байна, туршсан байна, алдсан байна. Одоо дараагийнхаа бол илүү сайжрахал хүлээлт хүлээж байгаа байхгүй. Тийм л үр дүн би бол хүлээж байгаа гэж бол ойлгож байна. Явандаа бол илүү сайжрах. Одоо гарааны бизнес эрхэлж байгаа ш тэр удирдах албан тушаалд ажиллаж байгаа, дунд чатны удирдлагууд ч гэсэн ер нь ийм нэг илүү ажлаас хашрах хам шинж буюу илүү шантрах байдал илүү их тохиолддог байхаа би тэгж бодъё. Хүн харахад бол яг дарга те ингээл шинэ гарааны бизнес эхлэе лаг гэж харагдаг бол тэнцтэй жихний юм ол тослтын цэвүүдийг тариал. Тэг яг л юу аахгүй бид нар ер нь нэг алдаагаа болохгүй маа нуудаг те. Болоод байгаа юм шиг одоо яг Монгол хүний юу гэж болно л да за яг болж байгаа. Яг зөв. За болж байгаа болно те. Гэхдээ эн чинь нэг энийг хуваалцах нь хамтын хөвгт таргаж ярьсан. Бидэрт энийг хуваалцдаг соёл байх хэрэгтэй юм байна. Тэр нь магадгүй нөө яриагаас гадна бичгэн дээр байх хэрэгтэй. Формат одоо тэр нь одоо заавал ном ба халуугүй сонион байж болно. Тэгээ судалгааны ажлууд байж болно. Тэр ажлуудаа ингээд юугаар ингээд одоо онлайн файлаар одоо онлайнаар хадгалж болно шүү дээ. Өөрөө ингээд хадгалаа тэрийг ингээд түгээдэг. Нэвтрүүлгийн маань нэр E-project буюу E-төсөл. Тэгээ бид нар ерөөдөө зочдынхаа хийж хэрэгжүүлж байгаа зорж байгаа төслүүдийн талаар ер нь танилцтыг. Тэгээ ер нь дараагийн төсөл хаашаа зорж гин юуны төлөө ажиллахаар төлөвлөж байна. За яста бардаг бол амар л гэсэн. Яа буцаал боловсрал. Нийтийн боловсрал. Тэгээ ялангуяа хүүхдийн боловсрал дээр бид нар бас анхаарч ажиллаж байгаа. Тэгээ ер нь бол боловсрал хүүхдийн боловсрал дээр нэлээд олон контентууд
нэлээд олон гадны болоо дотоодын уламжилт те энэ контентын хоорондын гол уялдаа холбоотой хэсгүүдийг яаж олж хийх вэ? За хоёрдугаарт ер нь бол бид нар энэ тархины боловсролыг илүү үзээд байдаг талтай. IQ гэж яриад те. Одоо юу гэдгийг математикт сайн. За ингээд тархин илүү одоо юу гэдэг аюу ухаантай одоо те хүүхдэж яриад. Нөгөө талдаа бид нар зүрх сэтгэл гарын боловсрол, гараар үлдэх, биер одоо үлдэхтэй боловсролыг аюу хайчаад байгаа тал байдаг. Тэгээ бид нар яг энэ гурав дээр 3H гэдэг хөтөлбөр, дээрээс нь 3E-ийн хөтөлбөр гэдэг яг ийм хөтөлбөрүүдийг боловсруулж явж байгаа. Энэ бол захын болоод аслагдсан гэр хороолол болоод аслагдсан сум суурингийн хүүхдүүдэд дэлхийн хэмжээний боловсролыг бид нар саплементал гэж яриад байгаа нэмэлт хөтөлбөрөөр өргөх гэдэг байна. Ер нь. Тэгээ энэ дээр бас тодорхой хэмжээний одоо Монголын дотоод аж ахуйн нэгжүүд ч гэсэн бас дэмжиж ажиллая гэдэг байсан. Тэгээд ер нь бол цаг нь болохоор одоо эндаа бид нас юмудаа мэдээлэл хүргээд энэ төслийнхаа тийм энэ хөтөлбөрийнхаа юмнууд ингээд тавиад явах бах. Одоо бид нар бол энэ боловсролтын хувьд бол нэлээд дууссан байна. Энэ бол одоо миний өмнө хийжсэн одоо бизнесийн удирдлагуудын боловсрол одоо бол нийтийн хүүхдийн боловсролын тэгш босуудлыг арилгах хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр бол илүү анхаарч ажиллахгүй бол бас цаашдаа бол эн чинь бидний ирээдүй учраас тийм. Тэгээ энэ боловсролын тэгш бос байдлаас болж маш олон хүүхдүүд энэ маш олон гой зүйлүүдийг мэдчих чадахгүй өнгөрөөд байгаа байхгүй. Тэгэд насанд хүрчээд байна шүү дээ үндсэнд энэ 16 7 år. Тэгэхээр тэр үед нь яг сонсох хэрэгтэй одоо яг дэлхийд дээр хөгжилтэй орнуудад яг хүүхдүүд яг тэр насны хүүхдүүд ямар зүйл үзэж байна те. А дээрэс нь Монгол хүүхэд өөрөө тэднээс гадна яг Монгол орчин ахуй соёл түүх тэр зүйлүүдийг авч үлдэх. Гэхдээ шинэ зүйлүүдээ яаж бас хажууд нас авч үлдэх вэ гэдэг зүйлүүдийг бас давхар ингэж хооронд нь ингэж гоё уусгах гэсэн юм хөтөлбөрүүдийг бас бэлдэж байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөр нь бас технологи ашиглаж бас олон хүүхдэд хүрэх баг. Энэ тэгэхээр одоо контентын төсөл гэсэн үг үү эсвэл ямар чиглэлийн төсөл юм бэ? Ерөөсөө л тэр нэг нэмэлт хөтөлбөр. Одоо бид нар хичээлийн гадуурах гэж ярьдаг тий заримдаа хичээлийн дараах гадуурах тий одоо зуны хөтөлбөрүүд ч гэж ярьдаг тий тэр хөтөлбөрөөр л одоо хэлж байна. Тэгэхээр хичээлээс гадна хичээл дээр үздэггүй байгаа. Тэ маш сонирхолтой тухайн хүүхдийн өөрийнх нь яг одоо юу гэдгийг аюун ухаан тий одоо гар бие физиологи бид энэ дээр спортын асуудлыг ч оруулж байгаа давхар. Яг тэгэхээр биднэрт ер нь сүүлийн үед энэ гар дээр өөртөө биечилж ажиллах юм зүйлүүд аюу тутмаг болж. Ер нь бол суугаал компьютер дээр тэ ерөөсө бүх юмаа хийдэг. Эсвэл хүн бол заавал хөдөлгөөнтэй байх хэвээр. Гар хөл ажиллах хэвээр. Тэгээ хоёрдугаар хамтрахын тулд нөө зүрх сэтгэлийн боловсрол гэж яриад болсон байлээ. Тэгээ нөө хорт гэж ярьж байгаа тэ зүрхний тэр энэ нөөрэ бидний хамтрах хүүхдүүд хоорондоо одоо яг ялгаатай байдлаа бас хоорондоо ойлгох, мэдэх тэ мэдээд туслах тэ бие биендээ туслах тэ өөрийнхөө мэдж байгаа зүйлийг хоорондоо хуваалцах. Тэгээ баг болж ажиллах, баг дотор өөрийнхөө хэн байх одоо орон зай тий өөрийнхөө үүргийг хурдан олж авдаг мэддэг байх. Одоо хоорондоо маргалдаж ингэ суухаас илүүтэй өөрийнхөө чадах зүйлүүдийг багт яаж хойрно оруулах тий. Тэр нь спортын байна уу? Спортын бос байна уу хамаахгүй. Тэгэхээр манай одоо юу гэдгийг бидний боловсруулж байгаа хөтөлбөрөөр одоо дамжсан хүүхдүүд бол одоо ер нь Монголын ирээдүйн хамгийн одоо бие физиологийн хувьд тий бид нар бол эрдэмтэй, эрүүл, эрч хүчтэй хүүхдүүдийг л залуучуудыг бэлдээ гэдэг. 3E-ийнх нь гол 3E энэ дээр яваад байгаа байхгүй. Энэ дотор чинь бид бүгдийг багтаагаад байгаа. Тухайн хүн бол заавал ухаалаг лаг байхаас илүүтэй бие эрүүл байх хэрэгтэй тийм. Эрүүл байх гэдэг дээр нэг хооллох, амьдралын зөв хэм маяг, шимт хичээлийн асуудал орж ирж байгаа. Бие физиологийн асуудал орж ирж байгаа тийм. Хөдлөх, биеийн хөдөлгөөн, баланс, тэнцвэрт байдал тийм. Зүрх судасны үйл ажиллагаа гэдэг ингээд мэдээж нөө эрдэмтэй тал дээр бол бид нар илүү энэ хүн бол одоо хиймэл аюухаас ахуулаад бүх бол төрлийн боловсролыг олж авах хэрэгтэй тийм. Эрч хүчтэй гэдэг дээр илүү гараар ажиллах хэрэгтэй тийм. Спорт тэ гар урлал юу юм уу хоол хийх тэ сүүлийн хол яалтч одоо бүр уламл харагдаад байгаа тийм харин тэгэхээр хүмүүс өөрөөсөө компьютер дээр суугаад код бичээл айгүйх мөнгө олчихно гэдэг хүн байх шаардлага гэж байна шүү дээ амьдрах тэрийг хайчаад өнөө зөвхөн толгой тархины боловсролыг бодоод тахаар бусад боловсролууд нь огчоор жоо ирэмдэг болчиход байна л энэний баланс айгүй зөв байх хэрэгтэй бас их зөв байна тэгэхээр бид нар нийгэмд эрүүл эрдэмтэй эрч хүчтэй иргэдийг бэлдэх ёстой гэдэг нь өөрөө гол зорилго нь болчиход байгаа. Тэгээ энэ дээр дамжсан одоо хүүхдүүд бол илүү одоо яг бидний яриад байгаа зориод байгаа тэр иргэдлийг бэлтгэгдэнэ гэж бид үзээд байгаа байхгүй. Боловсролын асуудал, хүүхдийг дэмжих асуудал, ирээдүг өөрчлөх айгу том боломж байдаг болохоос энэ бол хувьдаа маш гоё төсөл байна гэж харж байна. Дээрээс нь нэрэл яг хоёр хүн хийчих зүйл биш. Одоо нийгмийн зүгээс, за салбар бүрийн байгууллагын зүгээс маш том дэмжлэг авч иж их олон хүүхдүүдэд ийм хүрэхээр ийм том ажил байна. Тэгээд бодож байгаа, зорж байгаа төсөлд нь амжилт хүсье. Урилга хүлээж авсанд маш их баярлалаа. За баярлалаа.
Eberject нэвтрүүлгийн шинэ дугаартаа хамтаас үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр эргээд олцъё.